Hello. За сайн байцгаана уу манайхаа ингээд та нартай уянгаад эргээд ирлээ. Өмнөх бичлэгэн дээрээ нэг хагалгаанд орох хэрэгтэй болсон гэдээ ярьжсэн шүү дээ. Тэгээд хагалгаандаа ордгоор ороод амжилттай болоод эмнэлгээсээ гараад тэгээд энерги маань өчигдрөөс яг эргэж ирсэн. Урдны уянгаа яг эргэж ирсэн гэсэн үг. Тэгэхээр одоо та нартай амлсан ёсороо өнөөдөр мэдхэд илүүдэхгүй болон дээрээ нүүрс усны талаар ярилцахаар камера асаасан байна. За нүүрс усны талаар ярихдаа энэ дотор одоо ямар төрлийн нүүрс ус, ямар хүнсийг ямар үед ямар хүн яаж сонгож идвэл зүгээр идэх талаар ярина. Гэхдээ одоо нүүрс усны талаарх олон төрлийн мэдээлэлүүд хасаг бүр айгүй их байгаа штэ тийм үү. Тэгэхээр өнөөдөр би зүгээр яг өөрийнхөө туршлага дээрээсээ тэгээд хүмүүсийн ихэвчлэн жин хасахтаа болон мас нэмэхтэй тэг амьдрал дээр ч гэсэн ер нь тогтмол хэрэгжилж болох үез чанартай өргөн хэрэглэгддэг тийм хэд хэдэн хүнсний талаар ярих болно. Тэгээд та нар маань энэ талын мэдээлэл хэрэгтэй болвол наашаа суугаад мэдээлэлээ хүлээж аваарай. Энэ сэдв дээр хүмүүсийн ихэвчлэн буруу ойлгож явдаг мэдээллүүдийн талаар бас жоохон ярина. За үүний хамгийн ихэнд бол хүмүүс жин хасгаж байгаа хүмүүс будаа ер нь идэж болд юм уу гэж айгүйх ярьдаг байхгүй. Ер нь гурил будаага хас гэж яриад байдаг штэ хүмүүс. Ер нь бол будааг ялангуяа тамирчид бол бүр маш их хэрэгэлдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд бүгдээрээ будааны талаар богинохон ярьцгаая. Би болохоор өнөөдрийн та нартай өгөх одоо энэ хэдэн төрлийн нүүрс уснуудын талаар дэлгэрэнгүй биш, ерөнхийдөө товч бөгөөд тодорхой ярихыг маш их хичээн. Тэгээ та нар маань эндээс ойлгоогүй хэсэг үлдсэн болвол доор комментаар заавал бичиж үлдээгээрэй. Тэгээ би чадлаараа илүү дэлгэрэнгүй тайлбарж өгөхийг бодно. Гэхдээ ер нь ойлгочих واخ гэж бодоод байна. Та нар маань хичээгээрэй. Би бас хичээнэ энд. За ингээд будаанаас эхлээд ярих юм бол хүмүүс цагаан будаа хэрэггүй бор будаа болно гэж ярьдаг штэ. Бор будаа, цагаан будаа хоёр үл яг үнэндээ хоёулаа болно. Гэхдээ яаж сонгох вэ гэдгээс шалтгаална. Хэмжээгээ тохируулах нь хамгийн чухал байдаг гэсэн. Хизээ ямар хэмжээтэй идэх нь чухал байдаг. Тэгээд бас хэн идэх нь чухал. Тэгэхээр цагаан будаа, бор будаа хоёр нь юугаараа ялгаатай байдаг вэ гэдэг талаар бүгдээрээ хамгийн ихэнд ярьж ирсэн. За бор будаа нь болохоор хэвэг болон үр холилдсон тийм хэлбэрээр бор будаа гэж яриад байгаа. Тэгээд үйлдвэрийн аргаар цайруултанд орох юм бол цагаан будаа болдог байх нэ. Тэгэхээр ерөөсөө бор будааг үйлдвэрийн аргаар цайруултанд оруулсан хэлбэр нь цагаан будаа гэж ойлгож болох нь. Тэгэхээр тустай байж байгаа юм бол биш байх нэ. Бор будаа нь болохоор витамин, эрдэс, минералын чанар нь бол маш их өндөр байдгаараа даваа талтай гэсэн үг. Будаа маань цайруултанд ороод цагаан будаа боллоо. Тэгвэл одоо бор будааны шимт хижээл нь тэр жигтэй байж идэм үү байдгүй мүү гэх юм бол шимт хижээл нь 2-3 дахин багасдаг. Цагаан будаа нь бор будааг бодох юм бол шимт хижээл нь 2-3 дахин багасдаг гэсэн. Цайруулалт хийгдэх явцад бор будаанд маань агуулгадж байгаа фосфор, төмөр, цайр, кальц
магнезиум, тэгээ B1, B2 гэсэн одоо витамины агуулмжтай юм байна л да бор будаа. Тэгэхээр эдгээр бүх эрдэс бодис витамин шимж тэжээлэг чанарууд нь 50-аас дээш хувиар бүгдээрээ багасдаг гэсэн. Тэгвэл одоо цагаан будаа, бор будаа хоёрыг идэж болно гэж яриад байна шүү дээ. Гэхдээ тэр хэн идэж болох вэ гэдэг дээр л ерөөсөө ялгаатай гэсэн. За цагаан будаа яг нөгөө нэг витамин шим тэжээлийн хувьд багасж байгаа гэж байгаа боловч тэрийг нэмэлтээр уудаг ч юм уу те. Цагаан будаа идэж байгаа хүн бол бор будаанд байх шим тэжээлээс нь юу хасагдсан байх вэ? Сая би хэллээ шүү дээ те. Магнезиум, кальц, фосфор, төмөр, B1, B2 гэдэг те. Эдгээрийг өөр бусад хүнснээсээ бас нэмэлтээр авч болно гэсэн. Тэгээ тэр үед бол цагаан будаага бас ашиглаж болно. Гэхдээ цагаан будаа, бор будаа хоёрыг ямар хүмүүст илүү их идүүл тохиромжтой вэ гэдэг талаар ярих юм бол цагаан будаа нь болохоор цайр уйлтанд ороод цагаан будаа болсон болвол цагаан будааны онцлогч өөрөө айгуу тийм зөөлөн шингэт сайтай, хурдан шингэт задрах тийм төлөвд орж байгаа гэсэн үг. Бор будаа нь болохоор та нар мэдэнтэй ер нь хатуу байдаг штэ, ер нь зажлууртай байдаг. Тэрийгээ дагаад шингэц бас удаан байдаг гэсэн. Тэгхийн бол цагаан будааг хүнд илүү их санал болгох вэ гэхээр ходоод гидсний үйл ажиллагаа нь жоохон тааруухан дуу явж байгаа. Тэгээд өтгөн сайн гардаггүй хоолны шингэц шахам муутай. Тэгээд ходоод гидс өвддөг ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс бол цагаан будааг санал болгодог гэсэн үг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс маань заавал бор будаа идэх гэхгүйгээр цагаан будаа идэж болно гэсэн үг. За бор будааг нь болохоор ер нь хоолны шингэц эдсэн юмыг задлах чадвар маш сайтай. Ходоод гидсний асуудалгүй тэгээд тийм эрүүл тэгээд ер нь ямар асуудалгүй ингээд өтгөн шингэнээ гаргаж чаддаг тиймэрхүү хоол шингээх чадвартай. Тиймэрхүү хүнд бол бор будаа ямар ч асуудалгүй бүр илүү их минерал, эрдэс бодис, шим тэжээлэг авч болохоор ах нэ. Тэгэхээр ерөөсө будааг бол идэж болно. Гэхдээ цагааныг нь идэхүү, борыг нь идэхүү. Тэгээд миний хоол шингээх чадвар маань хэр илээ гэдгээсээ шалтгаалаад сонголтоо хийчих болно гэсэн үг. За ингээд будааны талаар бүгдээрээ ингээд ойлгодог боллоо. Бага зэргийн мэдээлэл авлаа. Тэгвэл одоо дараагийнхаа ярих нүүрс өсвөл төмөс байгаа. Төмсийг ч гэсэндээ ер нь хүмүүс бас шар төмсийг идэж болохгүй гэж яриад байдаг штеп. Шар төмсийг бол идэж болно. Ялангуяа одоо тэмцээнд ордог тамирчид бол манай Монголын тамирчид төмсийг бол маш их өргөн хэрэгэлдэг. Будаанаас төмс рүү ороод төмснөөсөө одоо өшөө багасдаг ч юм уу тэгж ингэж өөрчилж явдаг гэсэн. Ягаад вэ гэхээр төмс чинь өөрөө будааг бодох юм бол калори багтай, илчлэг багтай бас нүүрс усны хэмжээнд бас бага агуулмжтай байдаг. Тэгвэл төмсийг яаж болгож идэхээсээ шалтгаалаад байгаа гэсэн үг байхгүй юу? Төмсийг ер нь яаж идвэл зүгээр гэдэг вэ гэхээр жигэнж болж гин, хуураад идэж болж гин те болгоод эсвэл нөгөө одоо air fryer гэж ярьдаг тосгүй шарагчанд шараад идэж бас болж гин. Тэгэхэд бол ямар ч асуудалгүй илүү сайн эрүүл хүнсэндээ ордог, ер нь уургаглаг нүүрс усэндээ ордог. Харин зөвхөн идэж болохгүй төмс болгож болохгүй арга нь болохоор одоо бүрж шарсан ч юм уу те эсвэл тосонд булхаж шарсан гэж яриад байгаа шүү дээ. Тэр нь болохоор одоо бургертэй дагалдаж ирдэг фрайс гэж ярьдаг шүү дээ. Тэр төмс бол ерөөсөө идэж болохгүй гэсэн үг. Эрүүл мэндийн талаас ч гэсэндээ тэгээд жин нэмэх тал дээрээ ч бас ерөнхийдөө хориглогддог гэсэн үг. Өмнөх дасгал хийхийн өмнө дараа идэж болохгүй хүнсгээ тэрэн дээр болохоор яг булхаж шарсан хүнсүүд ер нь дэмий гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр төмсийг бол яаж тосонд булхаж шарсан биш л бол ер нь ямар ч хэлбэрээр хэмжээгээ тохируулаад идчихэж болдог гэсэн үг. Тэгэхээр маш чанартай, сайн уургалаг нүүрс усандаа ордог байх нэ. Ер нь тэгээд бургер хүмүүс одоо бургер junk food бити идгээд байгаа штэ. Бургер бол харьцангуй одоо пицца энтриг бодох юм бол махтай штэ дундаа. Тэгээд бяцлаг тослог байж гин, уураг нэж гин. Тэгээд ногоо дунд нь байж байгаа. Тэгээд гурил ерөнхийдөө байгаа штэ. Тэгтээ ер нь өдөр болгон биш юм ахэд 7 хоногт нэг ч юм уу тэгээд сардаа нэг удаа ч юм уу бургер бол ямар ч асуудалгүй бургерийг ер нь бол идэж болно. Тэгтээ асуудал нь юунд байдаг вэ гэхээр дагалдаж ирдэг кола Кока-кола юм штэ. Коланд асуудал байна. Соусандаа учир байна. Тэгээд төмсөндөө учир байгаа. Тэгэхээр бургер идэх юм бол ер нь бургерийг дангаар нь сетээр нь ер нь авахгүйгээр бургерийн дангаар нь аваад идчихнэ. Бургер чинь ер нь шууд хийж өгдөг штэ. Бургер захиалаад авлаа гэхэд. Тэгвэл ер нь соусыг асуулаад авчи. Энэ ингээд асуулаад авчи гэд өөрөө ингээд хилчүүл тэгээд хийгээд өгчтэй штэ. Тэгэхээр угаасаа амт нь бол ялгаагүй. Эрүүл мэндэ боддог. Гэхдээ бургер идмээр байх юм бол тэгэл идчихэж болно гэсэн. Бургер яг үүндээ бол асуудалтай хоол ерөөсөө биш. Хажууд нь дагалдаж ирж байгаа юмнууд л их учраагаад байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань зүгээр бургерээрээ аваад тэгээд эзэн хамаагүй дээр гэсэн. Хажууд нь ус ч юм уу те. Тэгэх юм бол ямар ч асуудалгүй хоол байдаг. Энийг нэмэлтээр ярьчих. Окей.
За тэгвэл бүгдээрээ төмсний талаарх буруу ойлголтуудын талаар яриа л та. Хүмүүс төмсийг ашиггүй нүүрс ус гэж айгүйх ярьдаг штэ. Тэгэхээр энэ бол буруу ойлголт байх нь. Жишээлх юм бол зүгээр шар төмс болон чихэрлэг төмс 100 грамм байлаа гэж бодоход том жижигээс ажилтгаалаа төмсөнд агуулгадах нүүрс усны хэмжээ нь 16-аас 17 грамм байдаг. Чихэрлэг төмсний нүүрс ус нь болохоор 36-аас 37 грамм байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхэр чин нүүрс ус арай багатай байгаа байхгүй. Жин хасагтаа айл уйлах нүүрс ус хэрнээ нүүрс усны агуулмж арай багын сонгож авдаг штэ. Нүүрс усны агуулмж өндөрийн биш. Тэгээд тийм учраас баг хэрнээ нүүрс ус уурагдлаг учраас ашигтай нүүрс усанд ордог байх нь. Тэгэхээр төмс нь болохоор ер нь төсөөснөөс ч бага нүүрс устай байгаа зү тий. 100 г цагаан будаанд агуулгадах нүүрс ус нь одоо 2 ширхэг том шар төмстэй төмсний нүүрс устай тэнцүү байдаг гэсэн үг. Тэгэхээр чин арай илүү тэжээлэг, арай илүү их идэж болох хэрнээ нүүрс ус айгу багтаад гэсэн үг байгаа зү тий. За тэгээд үүний дараах бас нэгэн буруу ойлголт нь болохоор төмс болохоор ерөөсөө дэглэмийн одоо хоолны жин хаасахад идэж болдог хүнс биш гэсэн ойлголттой байдаг. Хүмүүс болохоор төмс идэж таргалчлаа. Төмсийг одоо турахтаа хасах хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л будаач байна уу, төмсөн ч байна уу, ерөөсөө идэх хэмжээ нь чухал байдаг байх нь. Тэгэхээр эн чин чанартай зөв нүүрс усандаа орж байгаа боловч бүгдээрээ идэх хэмжээгээ хизээ идэх үү гэдэг л маш зөв сонгох хэрэгтэй байдаг байх нь. Тэгэхээр одоо ингээд төмсийг ингээд ашигтай нүүрс ус гэдэг чинь хүмүүс yes тэгвэл төмсөж сайхан шарж иднэ гэж одоо түрүүн ярьсан шиг одоо тийм фрайсыг тэгээд шараад идчих болохгүй шүү. Болохгүй шүү. Яагаад вэ гэхээр төмс нь одоо тосонд ороод маш өндөр градусд шарж байгаа шүү дээ. Маш өндөр градус хийгээд буцаагаад авдаг шүү дээ баг. Тэгэж шарсны улмаас төмсөнд өөрт нь агуулгадж байгаа эрдэс одоо минерал витаминууд тэр шим тэжээлүүд нь бол бүрэн устгагддаг юм байна. Тэгэнгүүт хоёрдугаарт нь болохоор тэр муу чанартай одоо ялангуяа одоо эрүүл мэндийн чанар хангаагүй олон дахин төмс шарж байгаа тийм тосонд шарагдсан төмсийг хэрвээ идэх юм бол тэр нь болохоор маш олон төрлийн орд тавдар үүсэх голомт болж өгд юм байна. Тэгэхээр та нар маань өөртөө болоод үр хүүхэдтэй гэр бүлтэй ч юм уу тэр хүмүүсийнхаа эрүүл мэндийг боддог бол ер нь шарсан төмсийг шарсан гэж одоо булхаж шарсныг яриад байгаа шүү би. Тийм төмсийг бол ерөөсөө амьдралаасаа бүрэн арчих хэрэгтэй л гэж ойлгох хэрэгтэй. Тосонд булхаж шарсан юм шиг амттай болгох бас арга байдаг шүү дээ. Янз бүрийн одоо ч нэг агаараар шарагч гэж байгаа даа. Air fryer гэж байна. Тэгээ өвөнд шарж болж гин одоо өөрөө гараараа төмсөг хэрчээд тослоод чанартай тосороо авокадо ойл ч юм уу, шар тос ч юм уу, цэцгийн тос ч юм уу тэрүүгээр гоё амтлаад шарж болно шүү дээ. Тэгээд тэгж идэж болно. Тэгтээ гол нь хэмжээ нь чухал гэж яриад байгаа шүү. Хэмжээ чухал. За дараагийн нүүрс ус нь болохоор чихэрлэг төмс байна. Чихэрлэг төмсийг бол Монголд ерөнхийдөө хүмүүс иддэг байхтай. Гэхдээ Солонгост бол бүр маш их яг өргөн хэрэлдэг одоо тамирчид байна. Чин хасахтаа бол ерөөсөө энгийн хүмүүс ч гэсэндээ ер нь энд чинь нэг айгүй их юм ургац авдаг учраас гүгүмаа гэж ярьдаг байхгүй. Тэгээд чихэрлэг би заримдаа дундуур гүгүмаа гэж яриад байж магадгүй шүү. Чихэрлэг төмс болохоор энд бүр манай Монголд одоо тэр шар төмс их байдаг шиг Солонгост бол тэр шар төмс баг, оронд нь яг тэрэн шиг чихэрлэг төмс маш их байдаг байхгүй юу. Тэгээд одоо яг намар яг улирлан ингээд гараад ирэхээр бүр айгүй их маш олон төрлөөр гарч ирдэг. Тэгээд бүх одоо CU GS 25 энэ төр болохоор ингээд бэлэн ингээд грилдж байгаа юм шиг ингээд шараад ингээд зардаг. Кофе шопууд хүртэлтэй гэж зардаг. Тэгээд чихэрлэг төмөстэй торт гэж байна. Чихэрлэг төмөстэй латте гэж байна. Чихэрлэг төмөсний одоо юу гэдэг юм бүх төрлийн юм байгаа. Чихэрлэг төмөс орсон. Тэгэхдээ хажуугаар нь хэлэхэд чихэрлэг төмөстэй торт бол үнэхээр муухай юм лээ. Зүгээр чихэрлэг төмөс бол төмсөөр нөө хүнсний нуурал байл гоё юм шиг санагдсан надад бол. За тэр яах вэ? За тэгээд солонгосчууд бол маш өргөнөөр баг мейн рүү сонгож хэрэгэлдэг нүүрс ус гэж ойлгож болно. Будааны хараас ордог гэсэн үг. За чихэрлэг төмс нь жирийн төмсийг ботход илчлэг өндөр байдаг ч гэсэн сахарын агуулмж нь арай бага байдаг. Дээрээс нь чихэрлэг төмсний шингэц нь маш удаан алгуурхан явдаг учраас хүнийг удаан хугацаанд өлсгөлэн мэдрэмж биш уяг мэдрэмжтэй, цатгалан мэдрэмжтэй явуулахад илүү их тустай байдаг хүнс учраас хүмүүсийн сонгох шалтгаан болд юм байна. Солонгост бол гадуур ингээд зүгээр болгоод зарж байгаа чихэрлэг төмснүүд нь болохоор ингээд шаардсан байдаг байхгүй юу. Гэхдээ тосонд биш одоо нүүрсэн гэдэг шиг одоо юу гэж ярьдаг үлээ. Ийм халуун юм дотор хийгээд ингээд ер нь шаардсан байдаг байхгүй. Тэгэх юм бол тэр илүү их чихэрлэг амттай болоод цагаарийн хэмжээ илүү их өндөр болдог. Тэгэхээр тэгэж идснээс илүү калорийн хэмжээ ч гэсэндээ тэрийгэ дагаад
өөрчлөгддөг учраас илүү их одоо жин хасгад юм уу те зөв нүүрс усыг сонгож идэхэд бол жигэнсэн чансан чихэрлэг төмсийг санал болгоод юм байна. Жигэнсэн болон чансан чихэрлэг төмсний бас нэгэн давуу тал нь цусны сахарыг бага өсгөхөөрөө бас их онцлог байд юм байна. Чихэрлэг төмсийг өндөр температуртайг шарж болгох юм бол сахарын хэмжээ түрүүн хэлсэнчлэн нүүрс усны молекул нь маш их ингэж хуваагдалд ороод тэгээ сахарын хэмжээ нь маш их өндөр болд юм байна. Одоо жирийн жигэнж чанж болгосон төмснөөс илүү. Хоёрдугаарт нь мэдээж түрүүн хэлсэн шиг харж болгосон нь цусны дах сахарын хэмжээг маш огцом өсгөх хэмжээнд очд юм байна. Тийм учраас тиймэрхүү шарсан чихэрлэг төмсийг идмээр байх юм бол хүнийхээ араас дасгал хийж заавал шатаах шаардлагатай гэж байгаа байхгүй. Огт дасгал хөдөлгөөн хийдэггүй хүн тиймэрхүү шарсан сахарын агуулмж нь өндөр болсон тэм чихэрлэг төмсийг идэх юм бол тэр нь сайн чанарын нүүрс ус болж бид эрүүл сайнаар нөлөөлөхөөс илүүтэй өөх болж задарна, энерги болж задрахгүй, өөх болж задраад өөх болж л ерөөсө хуримтлагддаг юм байна. За тэгээд солонгос байдаг хүмүүс маань ер нь бол сайн мэдж байгаа. Дэлгүүрээр одоо ингээл яг улирал нь болол чихэрлэг төмөснүүд ингээ гарч ирэхээр бүр айгүй олон өөр төрлийн тэгээд нэрнүүд нь өөр идэх зарим нь төстэй харагдаад байгаа нэрнүүд нь өөр агаад байдаг байхгүй одоо пам гүгүмаа тэгээд хуубаг гүгүмаа энэ гэж мэ ихэвчлэн түгээмэл байдаг нь 3 байна. Нэг нь болохоор туулайн бөөр чихэрлэг төмөс, нэг нь болохоор нийл ягаан чихэрлэг төмөс, нөгөөх нь болохоор хулуун чихэрлэг төмөс гэж их илбэг бодолтаалагддаг. Тэгэхээр энэ олон төрөл байна гэж байгаа шүү дээ. Жишээ нь саяны одоо миний хэлсэн 3 төрөл нь одоо юугаараа ялгаатай онцлог байдаг вэ гэдгээр талаар ярив. Туулайн бөөр чихэрлэг төмөс гэдэг байгаа нь одоо солонгосоор болохоор пам гүгүмаа гэж байгаа. Тэр нь болохоор хоолнд яг төмсний оронд ашиглахад илүү тохиромжтой байд юм. Илүү зажлууртай, тэгээд эдэнгтэй, тэгээд жоохон аргу байдаг. За хуубаг гүгүмаа буюу хулуун чихэрлэг төмс нь болохоор бусад төрлөө бодвол илүү чихэрлэг тэгээд зөөлөн байдаг байх нь. Тэгэхээр иймэрхүү зөөлөн болоод чихэрлэг амтанд дуртай хүмүүс бол хуубаг гүгүмаа буюу хулуун чихэрлэг төмсийг сонгоход илүү тохиромжтой байдаг байх нь. За тэгээд нийл ягаан чихэрлэг төмөс гэж байгаа. Европ, Америкчууд илүү их хэрэглэж байгаа харагдаад байдаг элдв бичлэгнүүд дээр. Тэгэхээр тэрийг хэрэглэх бас шалтгаан байна. Тэр нь юу вэ гэхээр бусад төрлөө бодох юм бол чихэрлэг амт нь сул байдаг ч гэсэн хор тавдрын өвчлөлтөөс сэргийлэх тийм шимт хижээл дотроо маш өндөр агуулмжтай байдаг болохоор хүмүүс тэрийг айгүй их сонгож идэх шалтгаан болдог гинэ. Ингээд хамгийн сүүлд ярих хамгийн ихээр өргөнөөр хэрэглэгддэг нүүрс уснуудын нэг бол хулуу орж байна. Шар хулуу гэж ярьдаг те. Халууны бэлэг тэмдэг байдаг шүү дээ. Одоо тэр чинь бол нэлээд бүр хөгшөрсөн хулуу гэж байгаа шүү дээ. Тэр чинь бүр ингээд зулцсан бахтай ногоон өнгөтэй жижиг бүрэн кидүү тэгээд ингээд зүсээд доторхыг харах юм бол улбар шар өнгөтэй байдаг шүү дээ те. Тэгэхээр тэр хулууг ярьж байгаа шүү. Шар хулуу гэж ярьдаг. Шар хулуунд жин хасгад бас маш тустай нүүрс усандаа ордог. Тэгэхээр яагаад жин хасгад тустай байдаг талаар бүгдээрээ жаахан ярилцъя. За хулуун чихэрлэг хэрнээ шим дэжэл маш сайн илчлэг багтаа гэдгээрээ онцлог учраас сонгох шалтгаануудын нэг болдог байна. Үүнээс гадна эслэгээр баялаг учраас хоол идэглэн барихад хамгийн эхний игнэнд санал болгогддог нүүрс усандаа ордог юм байна. Би бас ер нь сая сүүлийн тэмцээнд орохдоо ер нь бол яг хулуугаар ихэвчлэн дагнсан. Тэгээд би урд нь болохоор яг шим тэжээл одоо ашигтай чанарыг мэдээд байгаа хэрнээ тэгээд идэхэд үтсэн чинь нэг л гоё болохгүй байсан байхгүй нэг тийм амт нь ерөөсөө нэг таалагдаж өгөхгүй байгаадсан байхгүй. Тэгээ болоод эргээ төмсөөл идэжсэн. Тэгэхээр нэг л уйтгартай л байгаадсан л да олон төрлийн нүүрс ус байгаад идэг. Тэгсээр ингээ надад тохирдгүй мэн гэж яагаад чинь бодоодсэн. Тэгсэн чинь ерөөсөө бас амттай болгох арга нь бас тусдаа өөр байсан юм билээ. Тэгээд интернетээс хайж байгаа солонгосчуудын ингээ гоё болгох аргуудыг нэлээд ухаж агаад бүгд ингээ бараг турш үзэж байгаа нэг амттай болгох аргыг олсон. Тэгээд саяны одоо сүүлд бас 11 сарын 2-нд болсон тэмцээндээ бэлтгэхдээ болоо би ерөнхийдөө будаа тэгээд хулуу тэгээд чихэрлэг төмс гэсэн ийм англиар ингэ шаталж явсан гэсэн үг. Тэгээ хулуугаа бол ерөнхийдөө дагнж явсан гэсэн үг. Тэгээд гой болгох арга нь бас байд юм байлаа. Хүсвэл би та нарт тэгж болгох аргыг бас дараа тусдаа оруулж өгье. Тэгээд ямар тааж одоо яг энэ дээр ярьж байгаа хулууны ашиг шимийг бол үнэхээр мэдэрсэн. Үнэхээр та нартаа бас айгуу сайн санал болгоно. Тэгээд би бас онлайнаар одоо тэмцээнд бэлддэг хүмүүс байдаг одоо Монголоос. Тэгээд тэр хүмүүстэй ч гэсэндээ хулууг илүү санал болгодог. Бичлэгийн төгсгөлд би яг одоо эдгээр нүүрс уснуудыг жингээ хасгаж байгаа хүн эсвэл тэмцээнд бэлдэж байгаа хүн алийг нь идвэл өөрт илүү тохирох вэ? Ер нь бүгднийг идэх ёстой юм уу? Аливаар нь дагнах уу гэдгээ яаж сонгох вэ гэдэг талаар би гоё мэдээлэл өгөн. Тэгэхээр та нар маань энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Дуустал нь үзсэн хүн бол эндээс нийгэм ойлгоод гарна гэж бодож байна. Oh my god!
Одоо ингээд бүгдээрээ хамгийн чухал хэсэгтээ оръё. Тэмцээнд бэлдэж байгаа хүмүүс болон одоо жин хасгаж байгаа хүмүүс бол бас тодорхой хугацааг ингэж барьж авч хийж байгаа тийм үстэй. Үгүй ямар ч зориггүйгээр ингээд зүгээр л ингээд одоо тэдэн сард өмөрхөө жин хасах гэсэн тодорхой ямар нэгэн баримжаатай явж байгаа тийм үү? Жин хасах хоолны төлөвлөгөө систем чинь ерөнхийдөө зүгээр тавчхан ойлгуулахад мэддэг хүмүүс нь бол гэж байгаа мэддэг хүмүүс зориулж хэлж байгаа шүү. Ерөнхийдөө одоо тэмцээнд бэлдэж байгаа хүмүүс ч гэсэндээ ерөнхийдөө будааг ингэж идж байгаа. Тэгээд улам ингээ нүүрс усны хэмжээгээ ингээ багасгаад ингэж явдаг штэ. Ерөнхийдөө ихээсээ ингэж багасаад өгөөд юм ч юм байна. Бүр ингэж багассаар агаад ордог хүмүүс байна. Тэрийг чинь төлөвлөгөө гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэмцээнд зөв 4 сар бэлтээ гэж бодоход эхний 1-2 сар ч юм уу будаатай явж агаад тэгээ үргэлжлээд төмөс болгоод ингэж жоохон ингэж жишээ шүү. Өөрчилж явдаг байхгүй юу. Тэгэхээр чихэрлэг төмөс хулуу энэ гурав ерөнхийдөө төстэд орж байгаа байхгүй. Гэхдээ амт шим дэжээлийн хувьд жаахан өөр ерөнхийдөө төстэй адилхан орно гэсэн үг. Тэгэхээр нэг хүн гуруулангийн ингээд холд солиод идэх юм уу эсвэл аль нэгээр нь дагнах юм уу гэдэг дээрээ жоохон эргэлзээтэй асуудал үүсдэг. Тэгэхээр энийг яаж сонгох вэ гэдэг талаар би та нартай багахан мэдээлэл өгөх гэж байна. Хүн тэгэхээр одоо энэ хүү нүүрс усаа өөрийнхөө бие физиологийн онцлогтой тааруулж сонгодог гэсэн үг. Жишээ нь хоолноос хоолын оронд айгүй их ингээ өлсөглөн мэдрэмж ингээ аваад байдаг. Айгүй хурд ингээ өлсөд байдаг тиймэрхүү хүмүүст бол нүүрс усаа чихэрлэг төмснөөс авахыг зөвлөдөг гэсэн. Яагаад гэвэл түрүүн ярьсанчлан чихэрлэг төмс нь цатгалан мэдрэмжийг удаан маш агалгуурхнаар шингэж явагддаг учраас цатгалан мэдрэмжийг бол ингээд удаанаар барьж өгдөг гэсэн. Тэгэхээр нэг хоолноос дараагийн хоол хүртэл ерөнхийдөө цатгалан мэдрэмжтэй байлгаж яана гэсэн. Тэгэхээр тийм цатгалан мэдрэмжтэй баймаар байгаа хүн бол чихэрлэг төмсийг сонгоход окей. За дараагийнх нь төмсийг ямар хүнд илүү санал болгох вэ гэхээр би жингэж хасна. Тэгтээ булчингийнхаа хэмжээг алдмааргүй байна. Надад уураг илүү их хэрэгтэй гэсэн хүн байх юм бол төмсийг түлхүү нүүрс усандаа авч байвал илүү зохимжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь булчингийнхаа маасыг алдахгүйгээр жингээ хасах зорилготой хүн байх юм бол төмснөөс нүүрс усаа авах нь хамгийн зохимжтой байх нь. За ингээ хамгийн сүүлд нь бүгдээрингийн ярьсан сая хамгийн сүүлд ярьсан хулуу байгаа. За хулууг ямар хүн сонгох вэ гэх юм бол яана одоо Монголын хулуу бүгд дууссан. Яаралтай жингээ хасгаж байгаа хүн бол хулууг сонгох хэрэгтэй. Яаралтай жингээ хасгаж байгаа хүн байх юм бол хулууг сонгох хэрэгтэй шүү. Яагаад гэхээр түрүүн би хэлсэн шүү дээ, шим тэжээл өндөртэй хэрнээ илчлэг бага, сахарын агуулмж ч гэсэн бага нүүрс усын төрлөө гэд маш өндөр давуу талтай байгаа. Тэгэхээр ер нь бол яаралтай жингээ хасгаж байгаа хүн байх юм бол бүр эцсийн арга хэмжээ гэх юм бол нүүрс ус хэрэгтэй. Нүүрс усаа бас огт хасчмааргүй байдаг. Тэгсэн хэрнээ яаралтай жингээ хасах шаардлагатай хүн байх юм бол хулуу гэж яхах болно. За нүүрс усыг ер нь огт хасна гэдэг бол маш их эрсдэлтэй байдаг. Яагаад гэвэл ерөөсөө хүн чинь нүүрс усгүйгээр ер нь амьдрахад маш хэцүү. Огт нүүрс усаа хасаад гурил будаа төмөс одоо бүгднийг хасж байгаа зөвхөн одоо кето нөгөө нэг махны дэглэмжийн үйлээ тэгээ тийм аргаар сан турштай ингэж дадал хөвчөд болгоод ингэж идэж чадахгүй л гэх юм бол одоо тэмцээнд ялангуяа бэлдэж байгаа хүн нүүрс усаа хасаад удаан хасаад бусаа бас дээрээс нь хасаад зорилгодоо хүрчлээ. Тэгээ эргээд авахын цагт эн чинь бүр айгүй их ингээд хаван тэгээд өөхний энергийн тийм хуримтлал болж ирдэг. Тийм учраас бүгдээрээ айл болох нүүрс усаа ингээд зөв зохистой тааруулаад идэж чадах юм бол заавал нүүрс усаа нойлох шаардлага байхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нарт маань энэ маш их хэрэгтэй мэдээлэл болж чадах болов гэсэн тийм итгэл надад байгаад байгаад ингээд өнөөдрийн маань бэлдсэн сэдв ингээд ерөнхийдөө дуусж байна. Би нэлээд товчхон тодорхой ярьсан болов уу гэж би бодож байна. Та нар маань эндээс ямар нэгэн зүйл ойлгоод сонирхолтой байгаа хэрэг болох мэдээлэл авч чадсан бол та нар маань намайг дэмжиж subscribe-аад орж өгөөрэй. Тэгээд Instagram-ын маань бас дагаарай. Тэгээд лайка дараад комент үлдээгээрэй. Заавал комент үлдээгээрэй. Хэрэг болох юм байсан уу? Эсвэл магадгүй та нарын буруу ойлголттой байсан, эсвэл миний дутуу үлдээсэн ч юм уу тиймэрхүү юм байх юм бол заавал доор залруулах гэж бичээрэй. Тэгээд би та нарынхаа комментиг бүгднийг уншдаг шүү. Болж өгвөл бүгдэнд нь хариулахыг хичээдэг. Тэгээд мэдхэд илүүдэхгүй боломжд маань ер нь хүмүүс илүү их дуртай, хандлт өндөртэй байгаад байгаа. Тэгэхээр энэ тал дээр би илүү их та нартаа хурдан мэдээлэл оруулахыг хичээнэ. Тэгээд ер нь бол сая ерөнхийдөө ойрхон
бичлэгнүүд оруулаа. Эмнэлэгт зүгээр хэвтээгөө тэгээс ингээ хэвтэж байхдаа ерөнхийдөө бас жоохон гуруугаач болтгоо ажиллуулаад хэвтчихлаа. Тэгээд өнөөдөр ч гэсэндээ амарч байгаа учраас ингээд өнөөдөр ингээ камераас агаад энэ талаараа ингээд бичлэг хийх завшаан цаг хугацаа олдлоо. Тэгээд энийг айлуулах хурдан засаад оруулсан байгаа гэж найдаж байна. Тэгээд та нартаа маш их хайртай шүү. Намайг үргэлж дэмжээрэй. Тэгээд subscribe маань нэмэгдвэл бүр илүү их гоё байна. Тэгээд та нар маань найзуудаа санал болгоод share хийгээд тэгээд бүгдээрээ илүү олоолаа болцгоё. Баярлалаа. Баяр та.